Атеросклероз бол судас хатуурах эмгэг юм аа. Атеро буюу артерийн судас, склерозис буюу хатуурах гэсэн үгнээс гаралтай. За энэ маань дотроо атеросклероз буюу том дунд эрийн судас хатуурах маань ихэвчлэн судас хатуурлын товрууны шалтгаантай байдаг бол жижиг эрийн бие буюу артериолосклероз бол судасныхаа зузаарах шалтгаантай байдаг байна. Атеросклерозыг үүсгэж байгаа эмгэг жамыг тус бүртэн тайлбарлая. За судасны дотор талын давхар буюу интимийн давхар маань бол нэг давхар бүхий эсээс бүрддэг байгаа. За энэ маань болохоор эсийн ханыг бүрдүүлэхээс гадна цус бүлэгнэлтийг эсрэг уурыг ялгаруулж яадаг юм үндсэн үйл ажиллагаатай байдаг байна. Судасны интим давхар маань янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр ялангуяа бага нэгтрэлтэй липопротеин, тамхи болон химийн хороор мөн артерийн даралт ихсэх өвчний үед гэмтэж улмаар дотор талын давхар бол гэмтэж болдог байна. Бага нэгтрэлтэй липопротеин маань судасны интим давхаргад гэмтлийн учруулснаар яадаг вэ гэхээр судасны дунд давхар руу шилжиж ордог. Ингээд эсэлдэж эсэлдсэн бага нэгтрэлтэй липопротеин болж хувирах бөгөөд эсэлдсэн бага нэгтрэлтэй липопротеины нөлөөгөөр судасны моноцит сэтвчиж интимийн давхаргыг нэвтлэн ороод эсэлдсэн бага нэгтрэлтэй липопротеиныг залгиж өргөслийн урвал өрөндөг бага нэгтрэлтэй липопротеины хураа тэнд үүссэн байгаад бүгдийг ингээд залгиж устгасаар хагаад өөрөө ингээд хүчилд хүрдэг. Үхсэн макрофаг хэсэг бол хөөсөн эс буюу фом сел гэж нэрлэдэг. Гистологийн шинжилгээнд бол хөөс төст зураглал үзүүлдэг учраас юм хөөс эс гэж нэрлэдэг байна. Ингэж өгцөн эд маань болохоор өргөслийн цитокинуудыг аваар ялгаруулад маш их хэмжээний макрофаг гэсүүд нүүдэлэн ирж энд иммун өрөвсөл өрнөдөг байна. Тэгэхээр судас хатуурах өвчин бол дархлааны эмгэгээр тайлбарлагддаг байна. Өөхөн давхарга судасны дунд хэсэгт хэр их хуралдсанаас шалтгаалаад судасны дотор талын хүн дээр бол төрдөг. Макрофагийн ялгаруулсан цитокин мөн гол үүрэг гүйцэтгэдэг. Цитокинуудын оролцоотойгоор булчингийн хит өсөлт болдог байна. Үүнээс гадна уураг, холбогч эдийн уургууд, протеогликанууд болон бусад эдис нүүдлэн ирж энд ийм хатуу ийм зузаан давхаргыг бол бий болгодог. Хатуу зузаан давхарга болон өөхөн зурвас маань нийлээд бол атеросклерозын товруу гэж нэрлэгдэх бүтцийг бол үүсгэдэг байна. Атеросклерозын товруун бүтцэд бас кальцийн давснууд мөн ирж сууснараа энэ хэсгийг мөн хатууруулж судасны хатуурлын үндсэн шалтгааныг үүсгэдэг байна. Яванда маш удаан олон жилийн туршийн процесс маань өрнөж агаад зарим үед судасны огцом агшилтаар ч гэдэг юм уу энэ судасны хамгаалах давхаргын дээд хэсэг гэмтэж улмаар яадаг вэ гэхээр энэ дээр эсийн агрегац бөөгнөрөл үүснээс энд тромб бүлэн үүсдэг байна. Ингээд үүссэн бүлэн маань тухайн судасны 70-аас дээш хувийг бөгдөх үеэс эхлээд бол тухайн судасаар тэжээгдэж байгаа эдисэнд цусан хангамжийн дутагдaltaын шинж тэмдэг илэрдэг. Жишээлбэл дээрх эмгэг өөрчлөлт зүрхний титэм судсанд явагдаж байгаа юм бол цээжээр өвдөх, зүрхээр хүчтэй өвдөх гэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг бол тархинд болон хүрээний судсанд дээрх өөрчлөлтүүд явагдах юм бол тархи толгоогоор өвдөх, хүчтэй өвдөх, тархины харгалзын шинж тэмдгүүд илэрдэг байна. Үүссэн бүлэн маань цусны урсгалын нөлөөгөөр тасраад цаашаа явж агаад жижиг диаметртэй судсыг очиж бөглж болно. Энээс үүдээд тухайн судсаар тэжээгдэж байсан эдисэд өвчлийн шинж тэмдэг гарч ирдэг. Энийг бид нэр тархины харвалт, зүрхний шигдээс гэж нэрлэдэг байна. Тэгвэл жижиг эрийн биеийн артериолууд дээр болохоор хатуурлын шинж тэмдэг яаж явагддаг вэ гэхээр хоёр аргаар явагдаж болдог. Нэгдүгээрт нь болохоор судасны дунд булчин давхаргад болохоор кальцийн давснууд ирж хуралдах шинж тэмдгээр эзлэж болно. Энэ үед болохоор ямар нэгэн төр дотоод хөндийг диаметрийн үед багасгадаг учраас шинж тэмдэггүй байдаг. Ихэвчлэн багажийн шинжилгээгээр дүрс онцлогоогоор илэрч болно. Ингэж кальцийн давс хуралдаж хатуурч нэг болно. Эсвэл даралт ихсэх өвчний нөлөөгөөр, чихрийн шижин өвчний нөлөөгөөр яадаг вэ гэхээр бөөрийн жижиг цус буюу артериолууд дээр гиалины уургууд хуримтлагдаж судасны дотор талын интим давхаргыг хамгаалan хуримтлагдаж улмаар ингээд судсыг жигд нарийсгадаг. Үүнээс үүдэн болохоор тухайн судсаар тэжээгдэж байгаа түүдгэнцэр точих цусан хангамжийн хэмжээ багасж улмаар түүдгэнцэр цусан хангамжийн дутагдал орж
одоо өвчлөлт хүрч болно. За энийг болохоор arteriolo-nefroangiosclerosis гэж бас нэрлэдэг байх нэ. Мөн энэ гиалын уургийн хуримтлагдал маань чихрийн шижийн өвчнөө үед бол үүсч болно. За цуснд байгаа глюкозын нөлөөгөөр цусны зуурал дамтгай чанар ихсэж цусны эндотелийн давхраг гэмтснээс шалтгаалan за гиалын уургууд эндотель маш их хэмжээгээр хуралдсанаар бөөрийн жижиг судаснуудыг мөн одоо ингэж нарийсгаж улмаар судсыг хатууруулж цусан хэмжээг бууруулдаг. За үүний шалтгаантайгаар бөөрийн судасны эмгэгшил үүсэж улмаар бөөрийн дутагдад хүрэх үндсэн шалтгаан болдог.